Бүгдээ ер нь ямар ч зураг зурсан хэлээд харандагаар гаргаад зурх юм бол илүү дээр болтой шүү. За одоо бүгдээрээ цасны цагаан байгаа зур. Талбайдаа нэлээд том дүүрэлттэй юм хэлбэр зурчих. Энэ маань цасны баавны маань их бий. Хоёр талд нь мөн хөөрхөн жижиг гэмжих зурчээ. Ингээд хороолт зурнаа бүгдээрээ. Ийм суралтай. Хоёр нүдийг нь хамаа амыг зурчих. За одоо үлснийг бүгдээрээ баашаараа зурхална. Одоо харин хоёр дахь зургийнхаа хар зургийг бүгдээрээ гаргана. Бүгдээрээ цасан үгэн зурхална. Шинжилгээгээ уялдуулаад шинжлэлийн тоглоом бүгдээрээ хийцгээе. Энэ одоо зурах цасан үгэн маань хоёр дахь цасан үгэн. Мэдээж батлынхаа суурь маань нэлийн том. За цасан үгэнд бүгдээрээ малгай өмсгцгөөе. Цасан үгэн маань хүчрэн гартай. Илүү хамартай. Мөн харуулж зурчил хүрх юм болоо. Гадаад цасны дээр тоглож байгаа жаргалтай цасан үгэн бүгдээрээ зурцгаалаа. За харин дараагийн зураг дээр бол бүгдээрээ гэр бүлийн хөрөг зурцгаая. Юун түрүүнд бүгдээрээ дөрвөн толгой зуръя. Гэр бүлийн гишүүд нь өөрөө бүгдээ багшийнхаа зурсан дарааллын дагуу зураад тэгээд царай биеийг нь солио тэгээрээ. Ерөнхийдөө жижигхэн талбай байгаа учраас толгойд нь өшөөж хомруулаа гэж. Тийм бол бид нарт зурхад өшөө хялбараа холно шүү дээ. За ингээд дөрвөн толгой зурсан. За хамгийн наанаага хүртээсээ эхлэе. Хоёр үзүүгээ зурлаа. Мөрийг нь. Үзүүгээ зурлаа, мөрийг нь. Бүгднийг зэрэг зураа авчи. Одоо бүгдээрээ жаргалтай байгаа царай зурх юм бол бүгднийг нэмэлхий. Харин нарийнхаа нүдийг боршны амьлж хэлнэ. Охин маань харин ээжтэйгээ адилхан. За одоо харин бүгдийнхээ хувцсыг нь өөрсдийнхөө онцгойгоор зурна. Бүгдээрээ цавцтай. Дүүгээ харин фотошоп өсгөж. Энэ гэр бүлтэй одоо утгагүй гарах 2021 оны бичиж 2021 магадгүй энэ бүхэн зурхтай. За одоо бүгдээрээ бодож эхэлцгээе. За одоо бүгдээрээ энэ түрүүнд ихэд бааваа зурцгаая. Гошоор зурна гэснээр гошоор зурна. Хэдүүлэн нь ерөөсөө 3 хүний гош хэрэгтэй. Хамгийн түрүүнд баавынхаа артлыг өөрөө усан цэвэрлэнгүү. Одоо бүгдээрээ энэ гошоо хатчих хооронд хоёр дахь зураг зурцгаая. Эхлээд бүгднийх нь хүрээгээ сайн хийх хэрэгтэй. Гэтэ хар өмнөөс бусад бүх өнгөнийхөө хүрээгээ хийсэн тохиолдолд дотор талыг нь бодоход хамаагүй цэвэрхэн байх болно. Одоо харин цагаан өнгөөр усгацгаая. Усан стеллаар зурж байхдаа аль болох цагаан зай үлдээхгүй бодох нь чухал.
За ингэнгүүт хар малгай маань хичэрхэн их анзаараа харагдаад ивэл голоор нь цайвар уусгаж өгцгөөе. За одоо 3 дахь зурглал гарцгаая. Бүгдээрээ усан бодгаар бодголаа. Одоо дараагийнхаа зургийг болохоор өмнөх зургаас арай өөр усан бодгаар зурх болно. Гэхдээ хар зургаа баг зургийг багтах хэрэгтэй. За одоо энэ цэгэр онго арсны өнгөтэй холбоогүй байгаа гэр бүлийнхаа гишүүдийн хувцсыг нь бодож эхэлцгээе. Хацар дээр нь хөөрхөн ханг тавьдаг. Зурснараа нүур маань хатсан байгаа учраас бүгдээрээ нүрийг нь тодруулж өгье. За пластмасынхаа нэрийнхаа хэсгээр эхлэе. Өнөөдөр болохоор багшийн сонгосон 3 зураг болохоор яг 3 төрлийн материалаар та бүхэн өөрсдөө гэртээ байгаа материалаараа хэрхэн зохицож шийдлээр техникийг заасан байгаа. Та бүхэн өөрсдөө дуртай зургийг зураарай. Янз бүрийн олон сонголтын байгаа. Дуртай хүүхдээ киноныхаа баатар, гэр бүлийнхаа хөрөг, дуртай амьтнаа бүгднийг зурж болно шүү. Тэгэхээр хийсэн бүтээлийг багштайгаа хуваалцаарай. Баяртай.